За сайн бацхан оюутнуудаа. За хүмүүжлийн аргын зан аршингийн 7 хэв шинжтэй хичээл өнөөдөр үзье. Өнөөдөр өмнөх хичээлүүдээр бол балчир үед яах юм. За нэгээс одоо 3 наснда яадаг юм бэ гэдэг талаар бол ярилцсан байна. Тэгэхээр хүмүүжлийн аргаар зан аршингийн 7 хэв шинж гэж юу гэлдэг юм бэ гэдгийг бол өнөөдөр хичээл. За тэгээд зорилготой болсон. Тэгэхээр хичээлийн зорилго бол ямар арчлаар явах юм гэдгийг бас ярилцсан. Зан аршин гэж юу болохыг ойлгоход эцэгчүүдэд туслах хэрэгтэй. Төсөөл зорилго нь бол. За зан аршин 7 хэв шинжийн талаар мэдээлэл өгөх. За зохих PowerPoint слайдууд үзүүлж зан аршин 7 хэв шинжийн талаар тайлбарлана гэж. Гол одоо санаа юу гэхээр зэрэг зан аршин гэдэг бол тухайн хүний зан чанарын онцгой төрөлхийн чанарыг хэлж байгаа. Төрөлхийн чанар гэж хэлдэг. Энэ төрөлхийн юм да гэж бас ярьдаг. Тэгэхээр энэ наснд хүрсэн хүн болон хүүхэд тус бүрийг авталшгүй онцгой болгох. Сайн эсвэл муу зан аршин гэж байхгүй. Насанд хүрсэн хүн бол хүүхэд тус бүрийг авталшгүй онцгой чадвартай байна. За зан аршин талаар бол танилцуулж байхдаа хүүхэд ямар зан аршинтай төрсэн цагаас эхэлж мэдэх боломжтой гэдэг онцлог хэлэх нь чухал юм аа. За жишээ ярилцъя тийм. Зарим нялх хүүхэд бол бусдаас илүү уйлдаг. За цэцэрлэгт одоо ингээд 20 настай хүүхдүүдийг харж байгаа зарим хүүхдүүд маш их уйлдаг. Улаа л гэдэг. Зарим хүүхдүүд бол 2 цаг орчим үлээ болждаг бол зарим хүүхдүүд 7 хоног уйлдаг. Сар уйлдаг. За зарим хүн бол шөнийн туршид сайн унтаж байх зарим нь бол ойр ойрхон сэрж байдаг. Бүх нойртой сайн унтдаг хүн байна гэж хэлдэг шүү. Тэгэд бол зарим хүмүүс бол маш сэргийг унтдаг. Нойр муутай. Тэгэхээр энэхүү ойлголтыг танилцуулж байгааны учир нь хүүхдийн зан аршин багш сургууль хүмүүжигчдийн зан аршинтай нийцэхгүй байх улмаар хүүхдийг хүмүүжүүлэхэд төвөгтэй асуудал гардаг. Тэгэхээр тухайн багш, тухайн одоо цэцэрлэгийн багш гэдэг юм. За 40 хүүхэд 50 хүүхэд явчихрахад 50% зан аршинтай байх магадлалтай. Тэгэхээр өөртөөгөө илүү ойролцоо зан аршинтай. Өөрийнхөө сэтгэл нийцэж байгаа энэ хүүхдүүд илүү ихтэй харилцаа бусад хүүхдүүдтэй жоохон төвөгтэй харилцаа үүтэй бол энэ аргыг сайн сурч хараатай л. Маш сайн хараачаад харилцаач гэж. Тэгэхээр зэрэг бид өөрсдөө зан аршинг нь ойлгодог юм уу? Мэддэг юм уу? Өөрөөр нь таньж мэдсэн юм уу гэдэг ийм асуудал. За тэгээд зэрэг бид бол насанд хүрсэн хүмүүсийн зан аршин өөр өөр байдаг. Гэдгийг мэддэг тийм. Ялгаатай байх нь хэвээ үзэгдэл гэж ойлгодог шүү. Заавал надтай байхад надтай адилхан байх албагүй гэж үздэг. Энэ ч зөв. Сайн эсвэл муу зан аршин гэж байхгүй гэж үздэг. Тэгэхээр бидний зан аршин зөвхөн бидний хэн болохыг тодорхойлж байгаа. Чамд таалагдахгүй байгаад тэр нь муу хүн гэсэн үг биш байхгүй. Чамд таалагддаг байгаад тэр сайн хүн гэдэг ойлголт бас биш л гэсэн. Харьцангуй ойлголт. За зан аршин бол цаг хугацааны явцад өөрчлөгддөг. Харьцангуй тодорхой байдаг ч бид зан аршингаа хөдөлгөөд суралцж болж чаддаг. Энэ бол бас бодлоготой. За монголчууд хэлц өгдөг тийм 50 хүрсэний тууж болдог, сурж болдог, 5 нохойг тууж болдог гэдэг. Доктортой байгааг л хэлж байгаа. Тэгтээ бол удирдах сурах чадвартаа суралцж болно.
Тэгэхээр энэ дасгал бол зан гаршинтай ялгаатай байх хэвийн гэдгийг ойлгох ёстой. Яг л хүн ч гэсэн хүүхэд ч гэсэн бие хүн юм аа. Тэр учраас бол ялгаатай байдаг гэдгийг одоо багш хүмүүс дээр нь бол одоо насны хүртэл ойлгох ёстой. Хүүхэд гэж. За би хөдөлгөөний эрчим, анхаарал төвлөрөлт, тууштай замар гэсэн хэв шинж бол онцлог үзсэн. Тэр учир нь эдгээр эцэг их хүүхэд, багш хүүхэд хооронд зөрчил үүсгэхэд илүү нөлөөлөх магадлалтай юм аа гэдэг. Тэр хэрвээ эцэгчүүд өөрсдөө зан гаршингийн хувьд хоорондоо ялгаатай байгааг мэдэрч чадвал хүүхдүүд ч мөн адил ялгаатай гэдгийг таньж мэдэгдэнэ гэсэн. Эхнэр нөхөр хоёр бол зан гаршин өөр байдаг. Эдгээр хайц төлөв суулсан ч гэсэн тэгэхээр зэрэг энэ манай аав ээж өөр зан гарштай шүү гэдгийг хүүхд мэдэх юм бол ялгаатай гэдэг байдгийг манай хэд бэлтгэж. Энэ үед гагцуу эцэгчүүдэд анхаарал хандуулаарай. Дараагийн албадууд тэр хүүхдүүдийн тухай эргцүүлэн бодох болно гэж. За зарим эцэгчүүдийн хувьд бол өөрсдийнхөө зан гаршин удирдахаас болчихсон. Зан гаршингийн хэв шинжийг үнэлэхэд хэцүү санаад болно. Зан гаршин удирдчаад байдаг. За тэгээд тэдний өмнө хүүхд залуу байхдаа хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг байсан. Эсвэл төрөлхийн мөн чанар талаар бодох хэрэгтэй. Тэгээ энэ бидний хэлэх дараагийн сэдэв бол орчин нөхцөлтэй сайн зохицохын тулд зан гаршингаа хэрхэн удирдах сурах тухай юм аа л гэж ойлгож байна. Энэ л бид нар явах гээд байна. За би ямаргүй зан гаршинтай хүн бэ гэдэг өөртөө төсөөж үзье. Дөрвөн уртай юм уу? Хайцангуй тайван юм уу? За тайван гэдэг нь одоо юугаар хэлэгдэж байгаа юм ч гэдэг. Өөртөө зан гаршин сайн төсөөж байгаа. За зан гаршин нь 7 хэв шинж байдаг байна л дээ. Хөдөлгөөний эрчим тэ зан гаршин гэж бас байна. Тэгэхээр бол нэг дор удаан суудаг. Үргэлж хөдөлж байдаг. За хоёр дахь нь хэвшүүл байдал гэж байна. Өдөрт янз бүрийн цагт хооллож унтдаг. За өдөрт тогтсон цагт хоолж унтдаг. Тэгэхээр зэрэг мэдээж хэвшүүлэлт байдалтай бол тогтсон цагтаа унтдаг, хооллдог юм байна. Хэвшүүл зам байдалтай юм л. За шинэ нөхцөл байдалд бол хандлага байдаг. Танхимын хүнээс өчөөрөх нь ичин, шинэ газар очих дурггүй, шинэ юм хийх дурггүй, ажлаа салих дурггүй, шинэ зүйлийг хүлээж авахдаа үгүй сатдаг. За ийм болоод бас хандлага байдаг. Одооны хүмүүс гэж ярьдаг. За телевизээр гарч яхад, радио гарч яхад одооны хүмүүс ингээд юм сонсоод сууж байна. Телевизээр үзээ суугаад байна. Би өстой яагсан ч тийм сонсохгүй зүггүй. За утас гараадсан ч уцаар ярихгүй гэл. За гар утас гараадсан ч гар утсыг өстой ярьж. Өстой би өстой дахиж тэхгүй гэл. За сошиал медианд гарлаа утаснууд илүү ухаалаг боллоо. Би ухаалаг үзүүлэх гооч уцаар л явуулна. Ийм хандлагаас байгаа гэсэн. А нөгөө талдаа бол хүнтэй хурдан танилцдаг. Шинэ газар шинэ зүйл маш дуртай ийм бас хандлага. Нэг үтгэл очиж танилцсан байдаг. Нэг үтгэл одоо шинэ утсыг хамгийн дөрөв худалдаж аваад хэрэглэж идэг ч. Шинэ зүйл дуртай. Шинэ програм туршилт дуртай. За ийм хандлагууд. За дөрөвт бол дасан зохицох чадвар байна. Дэг жайг орчны одоо. Одоо хэлдэг те англичууд харцсангүй дэг жайгтай. Тэндээ баригдсан энийг ортноос салах дурггүй. Ийм ард түмэн гэж ярьдаг. Хаант ясыг одоо дээдлсэн
уламжлаа сахисан за одоо тэгэл орд мордыг цолоо хөрвүүлж яаж гэж. Тэрүүн шиг гэртээ одоо хөршүүл байдалтай байдаг. Гэрийнхээ дэг жагийг одоо алдахгүй гэж хичээдэг. Ийм уламжлалтай гэрэл байна. Өнөөдөр дэг орчныг одоо бас солих дуртай, шинэлэг зүйл дуртай, нэг хэрэгэлсэн зүйлээ одоо удаан хэрэглэхгүй баяж дараагийн одоо юунд орчдөг. Шинэ гэр орноо очих, гэр орноо солих, байраа солих, шинэ хороолд очих гэдэг. За ийм зүйлүүд бас байна гэсэн. За тэгэхээр зэрэг бол ийм зүйлүүд бол удаан дасдаг, хүлээж авдаг юм одоо орчин соёлтой газар захад урд нь дасдаг, маш хурдтай шинэ цикл явж чаддаг ийм зүйлүүд бас байна гэсэн. Үндэж гэсэн цаг шиг. За анхаарал төвлөрөлт байна. За хүмүүс их хөвгтүүч байдаг тийм. Нэг зүйлд бол анхаарал удаан төвлөрүүлдэг. Шилжихтэй удаан. За чи энийг хийж гэдэг тэгэл тэрийг хийгээ суучдаг. Дараагийн шинэ зүйлийг хий. Нэг бол энд сууж гэхэд бол тэрээр сууж. Анхаарал маш хурдан төвлөрдөг. Энд дээрээ одоо удаан төвлөрч чаддаг юм шийддэг. За тэгэхээр бүх зүйлд анзаарч өөр зүйл рүү байн холбогдож идэх юм хүмүүс. Нэг газар удаа суучдаг. За нэг талд бол одоо хүүсээ гэж гисэн. Эрэгтэй хүмүүс бол нэг зүйлд илүү төвлөрдөг бол эрэгтэй хүмүүс олон зүйлийг төвлөрж хийх чадвартай байдаг. Энэ бол анхаарал төвлөрөлтэй холбоотой замаарч байна. За тууштай шунар гэж байна. Сонирхол нь бол амархан буурдаг. За нэг спорт орчуулсан болчих дахиад өөр спорт орчуул явж байдаг. Энд бол давуу боловсрол талуудын зургаж нартай аль нь байдаг. За нэг талд нэг зүйлийг дуустал хийдэг. Нэг спорт орчуулгатай тэрнийг одоо эцэг нь хүртэл ажиллаж бүх үеэд ажиллаж тууштай. Ийм зан чанар байна. Тууштай зан чанартай хүмүүс бол одоо спорт гэдэг илүү одоо гүн одоо ажиллаж тэн дээр өндөр амжилт гаргадаг бол сонирхол татсан доош олон спортод ажиллаж олон спорт ажиллаж тэн дээр бас амжилт өгүүлдэг сонирхол байна. Хүчний одоо хөнгө атлетик төр бол 10 төрөлд, 3 төрөлд, 5 төрөлд зөвлөлтүүд байдаг. Тэгэхээр одоо гүйлт харайл за ингээд жад шийдэл мэдлийг нийлүүлээд 5 төрөл болгоод оролцдог. 5 төрөлд нь жигд амжилт гаргаад тэгээд олимпиад аврагуулдаг юм тохиолдол. Тэгэхэд бол 5 төрлийнх нь нэг төрлөөр нь илүү амжилт илүү удаан хугацаанд хичээлээд тэрүүгээр маш өндөр амжилт үзүүлдэг юм бас. Тэгэхээр аль алинд давуу тал аль алинд нь бас сул тал байдаг байна гэсэн. Сайн муу байхгүй гэдэг шиг энэ л. За долоод бол сэтгэл хөдлөлтөөр бас асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө уурлаж хөдлөлөө байгаагаар гаргадаггүй. Дотор хатгалж идэх юм хүмүүс. Ер нь их нэг л харагдаад байдаг. Тэгээд сууж идэх. Халууцж байгаа юм даарж байгаа юм мэддэг байдаг шиг. За тэгэд бол зарим хүмүүс бол гониглож баярлах үүнийг бол маш хүчтэй харуулдаг. Маш эмоцтой илэрхийлдэг. Сэтгэлийн одоо юунд бол амархан баярлдаг, амархан гомддог ч гэх. Ийм зүйлүүд. Ийм сэтгэл хөдлөлттэй хүмүүс бас байна. Тэгэхээр хэрвээ та тухайн хэв шинжид өөрийгөө өндөр гэж үнэлсэн бол ийм зан чанар өндөр байхын давуу нөгөө талаас бэрхшээлтэй талыг бичээрэй. За манай YouTube гэсэн дээр бичээ шүү.
Хэрвээ тухайн хэв шинжид өөрийгөө доогуур гэж үнэлсэн бол доогуур байхын дагуу л бэрхшээл талаар бас бич. За тэгээ хэв шинжид бас бүр дээрээ дээрх байлаар бичсэн байна. Хүн бүр дэлгэц наан за ингэж ийм зүйл дээр гэсэн. Энд дээр бол илүү шууд бодтой өөрөөсөө хэвлэл таваад л орно гэсэн. За дасгал ажил тийм таны замаар. Энэ цаас байгаа. Тэгэхээр 7 хэв шинж чанартай тус урт оноо өгнө гэсэн. За оноогоороо өөрсдөө өгнөж ажил. Тэгээд таны хүүхдийн зан аршин тэр дасгал хүүхдүүдийнхээ зан аршин тодорхойлж болно шүү. Саяынхаа дасгал дээрээс хүүхдүүдэд ажиллуулаад бас хүүхдүүдийн зан аршин тодорхойлоод гаргаж ирж болно. Тус оноо өгөөд зохицуулт юм. Тэгэхээр энэ дасгал ажлуудад гол санаа ихэд зэрэг бол сайн муу зан аршин гэж байдаг. Тэрэн давуу энэ сул гэж авсан. Сайн муу гэж байхгүй тийм. Хүн бүрэн зан аршинд давуу тал бас хүндрэлтэй учруулдаг тал бий. Төрүүлсэн. Тэгэхээр бид ийхүү аргад туршиж зан аршингаа мэддэг дэмжлэгтэй болно гэсэн. Нас нийгмийн ажилд нь энэ бол ур чадвар маш хэрэгтэй байдаг. Энэ ур чадвар суралцсан бол хүнтэй харилцах, хүний сэтгэлийг ойлгох маш их тийм давуу тал. Тэгэхээр эцэг хүүхд хоорондын маргаан, зөрчил сайн муу, зөв буруу байсан гэж бол үүсэхгүй тийм. Тэгэхээр зан аршингийн ижил төстэй болон ялгаатай талууд бол хэрэгцээ зөрчлөөс олж үүсдэг гэдэг. Тэгэхээр эцэг нэг зүйл хүсэж байхад хүүхэд өөр зүйлийг хүсдэг. Тэгэхээр эцэгчүүд өөрсдөө зан аршинтай адилхан болох хол хүүхэд үздэг. Тэгэд хүүхдийн хүслийг бас харуулж үздэг. Тэгэхээр хүүхдтэйгээ илгэсэд дотн сэтгэлээр харилцах хэрэгтэй. Өдөртөн чиглүүлж, альвайг ойлгуулж, уур хилэн шийдвэрлэслүүд эрг зөрчлийг багасгадаг. Шууд уурлаж, айлгаж, далайлгаж өөрийн хэрэгшилд оруулах уу? Ойлгуулж, учруулж хэрэггүй агшлалтаар ярилцах уу? Тэр бие дагаад төрлийн зан аршин өөрчлөх гэж оролдоход зан аршингаа эргээр зөв илэрхийлж харилцах. Тэр үлээ хоёрч гэсэн. Би угаасаа ийм хүн бол мөнхрлаад байдаг. Зөрчил олон л хүндэрнэ гэсэн. Тэрний дөрвөл за ийм зүйл байна. Ингэдэг юм аа. Ийм асуудалтай. Гэдгээ эргээр ойлгуулчихвал за энэ юм чинь энэ үед нь одоо валидо юм ярих. Дараа нь. За тэгээ зан аршингийн дасгалууд бол эцэгчүүд ойлголт их хүүхдүүдтэйгээ зөрчлөх асуудал өөр үзүүс хардаг. Болтол нь айжмаар өөрчлөгддөг цагаан боол санагдав. Тэгэхээр өөрөө зан аршингаа өдөртөө гинэт л. Зан аршингаа харьцуулна хүүхдүүдтэй хэрхэн зохицож байгаагаа. Эцэгчүүд аливаа зөрчил юм уу? Өгөн дурдах сахилахгүй хүүхэд гэдгээс биш харилцан адилгүй хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй гэж харж эхэлнэ гэсэн. Багш нар ч гэсэн энэ муу хүүхэд энэ өстой ийм зөрчил давалдaltaй байдгаас илүү. Энэ ямар зан аршинтай юм бэ? Энтэй яаж ажиллах ёстой юм бэ? Ойлгоно гэсэн. Эцэгчүүд болвол аль альны хэрэгцээ хангах шийдэх илэрхийл хүүхдүүдийнхээ хэрэгцээ шангах ёстой, өөрсдөө хэрэгцээ шангах. Тийм учраас ямар шийдэл нь хамгийн сайн байна гэдэг бол ойлгох ёстой. Энэ л гол санаа. За тэгээд бас тэрх номд танилцаж бас илүү сайн мэдээлэлд болж байгаарай гэж хэлээ. За тэгэхээр зэрэг одоо бол зан аршин бол хүн болгонд байх нэ. Хүн бүр өөрийн ашиг. Нийтлэг 7 хэв шинж байх нэ зан аршин. Нийтлэг. Дэлхийн нийтэд ганцхан Монгол улсад биш. Тэгэхээр нийтлэг зан аршин 7 зан аршиныг аль 5 70 илүү давмгаалцсан бэ гэдгээс л шалтгаалж ойлголцсон үйл болгоцч гэдэг нэг зүйл гарч ирдэг юм байна. За тэгээд
Цагаан аршин удирдах